Хөдөлмөр халамж үйлчлэгний газрын эцэг эхийн зөвлөлөөс бяцхан үрстэй хайрын үгээд дай загтлын уралдааныг албан хаагчдын тунд зохион байгууллаа. Загтлын уралдааны зорилго нь цаг хугацаатай уралдаж төрийн албанд 2 гүйцэтгэлээр зүтгэж байгаа. Төрийн албан хаагчид төдийлөн хүүхдэд цаг зарцуулах баг байдаг. Өнөөгийн нийгэмд бяцхан үрстэй энгийн хэрнээ эгэлгүй хүчтэй хайрын үгээ загтлаар хэлж үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө урмын үгийг харамгүй хэлхийг зорилгоо болгосон байна. Байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс бяцхан үрстэй хайрын үгээ дай загтлын уралдааныг нийт албан хаагчдын дунд зохион байгуулсан байгаа. Тэгээ энэ загтлуудаа мэрэгжлийн сэтгүүлчээр сонгон шалгаруулж бас ажилласан байгаа. Тэгээ ерөнхийдөө ажилтаа албан хаагчид маань гэлтэхгүй бүх төрлийн албан хаагчид маань маш цаг завгүй ажиллаж идэг. Тэгээ энэ ажиллах хугацаанд бас албан хүүхдүүд рүүгээ бяцхан үрс рүүгээ сэтгэлийн үгээ шингээсэн бас загтлыг бичиж илгээх болсон маш давуу талтай байгаа. Мөн загтал ерөөсөө албан хаагчдынхаа хүүхдүүд нь загтлыг сургуулийн нийгмийн ажилтнууд болон мөн эцэг эхийн зөвлөлийн гишүүд маань өөрсдөө уншиж өгч бас гардуулж өгсөн байгаа. Тэгээ цаашдаа энэхүү ажлаа уламжлуулах зохион байгуулъя. Мөн төрийн албан хаагчид маань ч гэсэн бас бяцхан үрстэй хайрын үгээ загтлаар илэрхийлж илгээж агаарэ гэдэг бас уриалгыг давхар хүргье. За Сүхбаатарын хөдөлмөр халамж үйлчлэгний газрын эцэг эхийн зөвлөлөөс бяцхан үрстэй хайрын үгээ даяа гэдэг энэ уралдааныг зарласан байна. Тэгээд энэ уралдааны загтлын шүүгчээр нь миний бие ажиллаа. За тэгэхээр энэ 9 загтлуудыг уншиж хахад бүх эцэг эхчүүдийн хайрын чин сэтгэлийн нандин үгээр хэлсэн энэ маш гайхалтай үгтэй загтлууд байна. Шалгаруулахад бас нэлээд төвхтэй байлаа. Нэг загтлыг 3-4 удаа уншлаа. Тэгээ өнөөдөр шалгаруулсан загтлаа ярьж хөдөлмөр халамж үйлчлэгний хэлцэн эцэг эхийн зөвлөлд танилцууллаа. За эндээс харахад бол ер нь манай төрийн албан хаагчид болон энэ цаг зав багтай эцэг эхчүүд маань бас хүүхдтэй хэлэх гэж зөвлөх гэсэн ч амжихгүй байгаа үгээ ингээд гоё цагтлаар ингээд дамжуулаад өгөх нь тухайн хүүхдэд болоод тэр хүүхэд аав ээж хоёрын хоорондын харилцаанд бас маш том эерэг нөлөө үзүүлдэг юм байна гэдг нь харагдлаа. Дээрээс нь мөн энэ тухайн байгууллагын уур амьсгалд энэс асар том эерэг нөлөө үзүүлдэг ийм том ажил юм байна. Тэгээд энийг би хөдөлмөр халамж үйлчлэгний газрын эцэг эхийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа зарим ажлуудыг харж байхад ер нь ингээд маш олон ажлуудыг санаачилж зохион байгуулдаг. Тэр нь үргэлж хүүхдүүд рүүгээ чиглэсэн, гэр бүл рүү чиглэсэн, байгууллагынхаа уур амьсгалыг эргэжүүлэх чиглэсэн маш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Би хөдөлмөр халамжийн газрын эцэг эхийн зөвлөлөөс талархал илэрхийлмээр байна. За тэгээд мөн энэ загтлыг уншиж байхад бас иймэрхүү төрлийн энэ гэгээлэг сайхан ажлуудыг манай төрийн болон төрийн бас байгууллагууд болон энэ эцэг эхийн зөвлөлүүднээс санаачилж хийвэл илүү үр дүнтэй байгаа юм болов уу гэж харж байна. Загтлын уралдаанд 4 дугаар сургуулийн 8 А ангийн сурагч Батмэргэнд, 4 дугаар сургуулийн 10 А ангийн сурагч Ангармад, 1 дугаар сургуулийн 9 Б ангийн сурагч Эмүүжинд, Төвшин Ширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 Б ангийн сурагч Чингүнд, Эрдэнэ цаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 1 Б ангийн сурагч Тэнүүн болд, 3 дугаар сургуулийн 11 Б ангийн сурагч Тэмүүжин нарт аав ээжээс нь загтал бичиж, загтлыг 2025 оны шилдэг сониноор шалгарсан Сүхбаатарын өнгө сонины эрхлэгч, сэтгүүлч Улаан хүүхэн шалгаруулах юм а.